Санжин Кибер бординг сургуулийн шинэ барилгын ажил аль биесээр эхэллээ. Одоогоор барилгын талбайд газар шарууны ажил, суурийн бэлтгэл, инженерийн шугам сүлжээний эхний шатны ажлууд хийгдэж байна. 5000 м² талбайд сүндэрлэж буй энэхүү шинэ бүтээн байгуулалт нь зүгээр нэг барилга бос, харин хүүхэд хотын утаа төвжирлээс ангид аюулгүй, тайван, эрүүл орчинд амьдарч, бие дааж суралцсан, өөрийгөө таньж, өөрийгөө бүтээх боломжтой шинэ үеийн цогц кампус орчин юм. Шинэ кампуст сурагчид тав тухтай, шинжлэгдсэн дотор байрны өрөө, амрах хэсэг, номын сан бүхий орчинд амьдрахын зэрэгцээ, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй компьютерийн лаборатори, VR орчинд суурилсан шинжлэх ухааны лаборатори, төсөл, практик дадларын танхимд мэдлэгээ бодитоор туршиж, бүтээл болгон хөгжүүлэх боломжтой болно. Энд хүүхэд зөвхөн хичээлдээ сууж өнгөрөхгүй, харин өдөр тутмын амьдралынхаа дунд зөв дадал хэвшигтэй болж, цагийн менежменттэй амьдрах, өөрийгөө удирдах, бие даах чадвараа бодитоор хөгжүүлж эхэлнэ. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд бүрэн ашиглалтанд орж, сурагчтай хүлээж авахд бэлэн болно.